сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ 7 хоногийн мэндийг хүргэе. Ингээд Амраас weekly show гэрээсээ үргэлж бэлэн болсон байна. Каач гэсэн бас яг наадтай айлын гэртэй байгаа гэж бодож байна. Ингээд нэвтрүүлгээ эхлэе. Йоо, гэртээ нүгсмэс ургаад хамаг гоо сайхан алдагдаад та баларчаа гүзээ мүзээ бүр амар болж байна. Гэртээ болохоор ч ерөөс нь хөргөч иргүүлээд болдгоо юм шүү дээ. Байсгээл хөргөч онгоолох. Тэгээ байгаа юмнууд бүгдийг намж идэл. За нэг тиймэрхүү. За энэ 7 хоног бол маш сонирхолтой 7 хоног боллоо гэж хэлүүлэхийг та бүхэн хүсэж байгаа. Гэхдээ миний хувьд бол бас сонирхолтой 7 хоног боллоо. За тэгээд 2-3 харамсалтай үйл явдал боллоо. Олон нийтийг зочроосон одоо аимшигтай аллага боллоо. За дээрэс нь одоо хөл бөмбөг сонирхчдын үед бол маш харамсалтай мэдээ буюу Аргентины хөл бөмбөгчин Диаго Марадона одоо зүрхний дутагдлаар нас барлаа. За Монголд бол Улсын хурлын чуулган дээр ерөнхийлөгч маань орж ирж одоо хуулийн төслөө татаа авч байгаа талаарх одоо илтгэлийг тавилаа. За дээрээс нь ерөнхийлөгч маань төсвийн хуульд хориг тавьсан байгаа. За тэгээд энэ 7 хоногийн сүүлээр бол одоо маш олон улсын онцгой комисстэй холбоотой, нийслэлтэй холбоотой олон ажлууд хийгдлээ. За манай нийслэл маань бас овоо дөрвөн ажиллаад эхэлж исэн чинь 7 хоногийн сүүлээр одоо улсын онцгой комиссийн маань ажил бас унаад эхэллээ. Гих мэдчлэн мэдээнүүд өнөөдөр гарна. Тэгээд би өөрийнхөө та бүхэнд энэ 7 хоногийн мэдээнүүдийг тайлбарлаж үзүүлье. Хамт байгаарай. Нэгэн гэрэл гэгээтэй мэдээг эрхлэе гэж бодож байна. Энэ ямар мэдээ вэ гэхээр Америк улсад одоо ажиллаж амьдардаг иргэн Пагуа гэдэг залуу Америкт ажиллаж байгаа коронавирустэй тэмцэж байгаа эмч нарт одоо өөрсдийн зүгээс хоол ундны зүйлсээр тусалсан байна. Энэтэй холбоотой мэдээлэл бүгдээр үзцгээе. Америк нэгдсэн улсын Кентаки мужийн Льюисвилл хотын нэгдсэн эмнэлгийн эмч совилогчдыг Америк нэгдсэн улсад ажиллаж амьдардаг монгол залуус өдийн хоолоор дайлжээ. Хичнээн монгол залуус нэгдсэн бай. Энэ сайн үлзэн аяныг яаж санаачилсан бэ? Энэ бол нөгөө улс аянд бол манай хамт олон манай бизнесийн хамт олон бүхэн одоо монголчууд тэгээд одоо манай хоёр найз энэ бас өөрсдөө хоолны машинтай манай энгийн хоёр залуу тэгээд бидний 10 жилийнх тэгээд бид нар ингээд нийлээд энэ эмч зөвлөгч нэртэй нэг туслая өөрөөр нэг чадах юм юу вэ гэдэг одоо хоолоор барьж байгаа юм чинь тэгээд нэг өдөр ч гэсэн энэ хүмүүсийг бас нэг сайхан халаа хоолоороо дайлаад нэг өнгөрөө гэсэн бодолтой тэгээд яасан. Вау, браво! Монгол залуучуудаар үнэхээр бахархаж байна. Тэгээд Пагуа болон түүний найзууд бөөндөө хамтдаа ингээд эмчнэрт фуд трак барьдаг монгол залуучууд маань эмчнэрт ингээд тусалсан юм байна. Тэгээд урд нь ч бол зөвхөн монголчууд л дандаа тусламж дэмжлэг аваад монголчууд ингээд аавна гэсэн сэтгэлгээтэй байдаг гэсэн бол манай дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа монголчууд маань бас ингээд бие биедээ тусалж байна. Бас тэр амьдарч байгаа газрынхаа хүмүүст маш их одоо тусалдаг болсон байна. Тэгээд энд бол үнэхээр их баярлж байна. Үнэхээр гайхалтай. Дэлхийн хаана ажиллаж байгаагаас үл хамааран бүх эмч, сувилагч нар бид нар нэг дэлхийд амьдарч байгаа учраас бүгдээрээ хамтдаа коронавирустэй тэмцэж байгаа. За тэгээд энэ хүмүүсийг бас монгол залуучууд маань бөөнөрөө хамтраад энэ хүмүүст ядаж нэг өдрийн хоолын ч гэсэн хамаагүй ингээд өгж байгаад нь бол үнэхээр баярлж байна. Тэгээд Пагуа болон түүний найзуудад маш их баярлалаа гэж хэлмээр байна. За энэ 7 хоногт ус тунхагласны баяр болсон. За тэгээд энэ өдөр бас монголчууд маань бас бие биендээ туслах хандив аяа өрнүүлсэн байна. За тэгээд энэ талаарх мэдээллийг бүгдээрээ хамтдаа үзцгээе. Монгол телевиз, Монголын улаан загалмай нийгэмлэг Хаанбанк веб продакшн хамтран монголчууд гэртээ телеконцертыг зохион байгуулсан. Тус тоглолтоор цар тахал гарч хөлөөрөө тогтоогод байгаа энэ цаг үед уран бүтээлээр үзэгчдийн дархлааг дэмжиж цугласан хандиваар тусламж нэн шаардлагатай байгаа иргэдэд хүнсний багц олгохоор зорьсон. Тэгвэл тоглолтын явцад иргэдээс 334 сая 370,817 төгрөг бэлнээр цуглаж 5,572 өрхөд багц хүнсээр туслахаруулсан. Тоглолт дууссаны дараач иргэд мөнгөн хандив илгэрсээр байгаа юм. Дэлхий ээж таньда хайртай болохоор гэд энэ дугаар одоо энэ үйл ажиллагаа төгссөн байгаа. 334 сая төгрөг монголчууд нийлээд цуглуулсан байна. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Бүх хандив өргөсөн, энэ үйл ажиллагаанд оролцсон хамтлаг дуучид, уран бүтээлчдтэй маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ монголчууд бол нэгдэж нийлээд юм хийхлээр бол одоо аливаа зүйлийг хийж чаддгаа гэдгээ одоо энэхүү үйл ажиллагаагаар харууллаа. За энэгээр бол маш олон айлууд
гурилтай, будаатай, эсэн чихэртэй тий. Одоо ямар ч байсан анхан шатныхаа хүнсний хэрэгцээг бол цуглуулад авах нэ. За дээрэс нь бас хүлээ нүүрс одоо бас тэр хүмүүст энэ хандвилсан мөнгөөрөө өгнө гэж сонсогдсон. Тэгэхээр энэ бол үнэхээр гайхалтай явдал юм а. Тэгээд яг энэ хөл хорионы энэ хэцүү хүнд үед бие биендээ ингэж урам хайрлж, хоорондоо нэгдэж, бие биендээ туслах нь бол маш чухал юм а гэдгийг энэхүү үйл ажиллагаанаас харлаа. За тэгээд бас нэгэн зүйл харагдсан нь юу гэхээр маш олон хүмүүс энэ бие биендээ туслах одоо өсөглөн байгаа, ядарсан байгаа, ядуу байгаа хүмүүстэй туслах үйл ажиллагааг зөвхөн төрөл хийх ёстой гэж боддог. А гэтэл үгүй юм байна. Төрөөс илүү сайнаар бид өөрөөсөө хийж чадах юм байна гэдгийг бас энэхүү үйл ажиллагаар олж харлаа. Тэгээд энэ үйл ажиллагааг зохион байгуулсан болон хандив үргэсэн, энд оролцсон бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бүгдээрээ хамтдаа коронавирусын үеийг давж гарч чадна гэж хэлмээр байна. Баярлалаа. За манай нэвтрүүлгийн өнөөдрийн хамтран ажиллагч бол Apple Cider Vinegar гэдэг энэ Америкийн бүтээгдэхүүн байгаа. Энэ бүтээгдэхүүн болохоор Bragg гэдэг компаниас одоо гаргадаг ийм бүтээгдэхүүн байна. Энэ болохоор монголоор бол алюминий цуу гэж орчуулагдана. За тэгээ ерөнхийдөө бол дандаа насанд хүрэгчдэд хэрэглэнэ. Яг өнөөдрийн энэ коронавирустай байх үед бол таны дархлааг маш сайн дэмжинэ. За тэгээ хэрвээ та Apple Cider Vinegar гэдэг YouTube дээр хайгаад үзсэн бол энэний маш олон төрлийн одоо сайн талууд ямар зүйлд эмчилгээнд хэрэгэлдэг вэ гэдг нь гараад ирнэ. Тэгээд та энэ коронавирусын үед Apple Cider Vinegar-ыг хэрэглэж та өөрийнхөө дархлааг дэмжээрэй. Тэгээд Bragg компани алюминий цуу. За энэ 7 хоногт бас нэгэн хүний одоо лайв хүмүүсийн анхаарлыг татлаа. Одоо яг энэ арх дарс 20-той байх үед одоо өөрийнхөө арх дарсны цуглуулгыг гайхуулж өөрийнхөө одоо юу ууж байгаа талаар ярьсан нэгэн лайв явсан байгаа. Тэгээд энэ лайвыг бүгд үзцгээе. Миний найз нөхөд бүгдээрээ мэднэ. Би бол архийг их хэрэгэлдэггүй, ер нь маш бага хэрэгэлдэг, тохируулж хэрэгэлдэг. За ер нь 100 граммаас илүү бол нэг хэрэгэлдэггүй дөө тий. А вино бол хаяа нэг тал вино тэр бас уучнаа. Их нэртэйгээ нэг бүтэн вино энэ төр хуваагаад бол уучна. Хаяа бол нэг 500 грамм пив. За өсрээд 1 литр пив бол халуун малун өдөр ингээд ийм байж явах үед бас уучин тий. За тэгээ сэтгэл хөдлөсөн үедээ энэ төр 100 грамм ч юм уу 200 грамм коньяк ч юм уу голдуу коньяк уучноо тий. Бас виски ч гэсэн бас мөстэй виски бас татчихноо тий. Гэтэ нэг 100 200 граммаас хэтрүүлэхгүй тий. За залуучууд мэлээ архийг уул за уухгүй л байгаараа болж игүүл тий. Та нар ихэнх нь чадахгүй шүү тий. Тэгээд пянгийн даахгүй тий. Ах нь бол одоо бас чаднаа пянгийн даан тий. Тэгээ ах нь бол баг уудын шүү. Тийм учраас залуучууд мань архинаас бас хол яваараа уухтай өрөөл тохируулж сайхан гүндэлээ ах шигээ уунаа энэ төр хэлж яахгүй энээс хойш тий. За одоо энэ осорч ямаатай өрсөлдөж байгаа цорын ганц лайв ч юм байна. Тэр бол одоо энэ манай гүндэлээ ах. Ер нь яг энэ ирчээр явах юм бол осорч ямааг бол төрүүлэхээр байна. За тэгээд маш сонирхолтой лайвнууд үргэж байна тий. Гүндэлээ ах чи одоо карантин тухта англи хэл заалаа. Language has a leg гэдэг одоо өөрийнхөө бүр алдартай үгийг одоо хэлсэн байдаг. За тэгээд яг энэ коронавигийн үеэс одоо хүмүүсийн жинхэнэ гिचгийг одоо бүр миний сая бэлтгэн үед шүүсмэс асгараа суужлаа. Яг энэ пивгүй үед чи улам пив уумаар санагдал, улам вино уумаар санагдал ямар гоё юм бэ гэж бодогдоод идэв юм шүү дээ. Тэгээ манай гүндлээ ах бас гоё ярьж байна. Эхлээл ах нь ингээ яах хаяа нэг 100 граммаас бол илүү татдаггүй. Тэгснэ хагас шилийг уудаг гинэ. Их нэртэйг ингээд сууж байгаа. Нэг бүтэн шилийг уучдаг ингээд. Тэгснэ за яг хөө бас мэдээж ингээд сэтгэл санаа хөдөлсөн үед бол сэтгэл хөдлсөн үедээ 200 грамм киног уучдаг ингээд цаашаа юу яваадах шинжтэй шүү. Тэгээ хамгийн хөөрх нь юу байсан бэ гэсэн чи та нар бол ууж чадахгүй хөө. Ах шигэ пянгын даахгүй маахгүй. Тэгээд ах нь бол ер нь уудаггүй гэдэг. Тэгээд гүндлээ ахын тэр цуглуулгуудыг харсан чинь нэрэл уудгүй шинжтэй харагдчихээн. Ер нь бол мэд уудгүй хүндэл байхаар юмуд харагдчихээн. Ер нь бол тэгээд залуучууд минь ерөөсөө бас арх дарсаа гоё гүндлээ ах шигээ тохируулж хэрэгжилж байгаарэ. Тэгээ одоо бүр тийм үг гаргачихлаа шүү дээ. Манай одоо ингээд ах шигээ уухыг одоо гүндлээ ах шигээ ууя гэж ярьдаг болоорой гэдэг. Тэгээ ер нь хэдүүлээ сайхан гүндлээ ах шигээ ууя. Тэгээд манай гүндлээ ах бас хаяа бол бас гоё виногоо, дарсаа, вискигээ бас ингээд нэг
яг гоё тааруулаад хэрэгэлдэм бэ шүү залуучуудаа. Тэгээ гүндлээ ах шиг байе. Тэгээд гүндлээ ахын хэлсэн нэгэн сайхан ерөөлөөр яг энэ хэсгийг дуусгая те. Хамт байхыг хамт уухыг бүх залуучуудаа энэ сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Гүндлээ ах шиг уугаарай залуучуудаа. Хөл хорионы үеэр ч одоо янз бүрийн бизнесүүд сэтгэлж байгаа. За пив хүргэлтийн, вино хүргэлтийн те гээд олон бизнесүүд одоо цэцгэлж байна. За тэрний нэг нь бол одоо энэ машинд одоо оршуулгын бичиг өгдөг бизнес цэцгэлсэн байсан байна. За тэгээд энэ бизнесийг цэцгэлүүлж исэн хоёр хүнийг барьсан байна. За тэгээд энэтэй холбоотой мэдээлэл бүгдээр үзцгээе. Нийт 12 хүнд энэ бичиг үлдсэн юм шүү дээ, тийм ээ. 250 мянган төгрөг гэж байна. Тэгээд бүр нэг мөнгө төгрөггүй хүнд нь бол зүгээр хийгээд өгцөө. Очоод хонь маань явуулна, идэж явуулъя. Очсон одоо хонь явуулна гэж ярьж л байсан. Заримд нь боломжтойгууд нь болохоор 100 150 мянга, хамгийн дээд нь 250 мянгаар борлуулсан. Хүмүүс энэ дээр ер нь яг ямар та бүхэн ер нь одоо нэг пост бичлэхэд хичнээн хүн хандж байна. Гэхдээ хүмүүс хандаад байгаа тэр болгонд нь хариу өгөөд авахгүй холбогдоод авахгүй. Тэгээд бүр ингээд яг заашгүй ингээд холбогдох хэрэгтэй байна. Нялх хүүхдүүдээ гэртээ үлдээц харах хүн байхгүй, мал эзэнгүй байна. Тэгээд эн чи хотод ирээд одоо машиндаа 10 хонж байна. Орцсон охинтойгоо 3 хонлоо. Тархины хорт авдэртээ одоо эрдэнэт дарах явахгүй болохгүй байна гэдэг. Ийм хүмүүс л хийж өгч тусаасан. Хүүе энэ хоёр чи ерөөсөө хүн амтнд одоо муу юм хийгээгүй юм шүү. Эсэргээрээ тусалсан байна шүү дээ тий. Энэ юу гэж чинь хөдөө явах гэж байгаа хүмүүс тусалсан байна. За тэгээ янз бүрийн өвчтөе зовлонтой хүмүүс тусалсан байна. Энэ хоёр ч одоо баг коронагийн үеийн Робин Гудүүд юм биш үү те? Хүмүүс тусалдаг сайн санаатай тийм одоо юу гэдэг лоурчдах юм уу те? Зарим хүмүүс нь бүр үнгүй хийж өгсөн биш үү? Тэгээ нөгөө хүмүүсээ бас харсан гинэ за хин өвчтөе хин өвчнгөө байна гэд. Тэгээд анхны сэтэл нь ямар байсан бэ гэсэн чинь анх ингээд өөрсдөө яваад ер нь бол сэтэл нь болвол ерөөсө хүн туслах байсан юм шүү. Саяны ярианаас бол тэгж л ойлгогдож байна. За тэгээд манай монголчууд л юм чи мэдээж дүрм зурмыг зөрчиж таараа. Тэр зөрчил дээр нь бас одоо мөнгө хийдэг хүмүүс бий болж л таараа. За яг энтэй адилхан арх дарс зараад баригдсан хүмүүсийн одоо бичлэг энд тэнүүгээр зөндөө тавигдсан байлээ. За тэгэхээр яг энэ үеэр бол иймэрхүү бизнесүүд бол цэцгэлэх хаа. Одоо энэ хоёрын араас ч одоо бүүн залуучууд хүн туслах гээд гараад ирж шүү дээ. Одоо өөр юу ч хийдэг юм байгаа бүүн мэд оршуулгын бичиг одоо нөгөө 13 байгууллагын энер хүргэлтийн машин хэвлэлийнхний юу юм уу гэдэг өчнөө юм гарна. За тэгэл тэдний л нэг болж ах шиг байна. Тэгээд энэ хоёр маань бол ер нь бол хүн тусалсан юм биш үү. Түүнээс ч одоо нэг айхтар мөнгө төгрөг олоогүй юм байна. За сошиалор 2-7 хоногийн турш зодуулсан хотын дарга Сумын базар маань энэ 7 хоногт бол маш сайн ажил хийж явах шиг байна. За очоод автобусныхантай уулзлаа, нүүрс тараалаа, бизнесийнхантай уулзлаа, эрдэмтдийн одоо багийнхантай уулзлаа тий. Тэр болгоныг бид нар өнөөдөр сая өнгөрсөн 7 хоногт бол харлаа. За тэгээд яг энэ ажил эрчимжиж явах үеэр манай Сумын базар хотын дарга маань одоо автобусны талаар одоо яг энэ автобусыг хариуцсан хүнтэй ярилцсан байна. За тэгээд энэ бичлэгийг бүгд үзцгээе. Хүүхдийн автобус хийж байна. Хүүхдийн автобус бол одоогоор бол зорчихгүй байгаа. Хүүхдүүд одоо юу гэдгийг хөл хорионы нөхцөл байдал ажиллахгүй байгаа шүү дээ. Тэгээд хэрийгээ бас ер нь бол нийтийн тээвэр мэрэгжлж гэлүүлэх юмыг бол эхнээс нь хүмүүстэйгээ бас зүгээр яриад магадгүй одоо шинэ ачаал нэмэгдээд шаардлагатай үе гарч болно шүү дээ. Ястаа юу асуулаад үү? Энэ хүүхдээ автобус яаж байгаа гэсэн чи яг нөгөө яг ингэ бүлтээсэндээ за юу гэж хариулах вэ? Тэгээд дотроо уцахтай. За даргаыг яаж болохгүй, өөрийгөө яаж болохгүй гэд тэгээд нилээ ингээд сандарсан. Тэгээд толгой нь бүр нилээ гацчихсан. Дарга хүүхдээ автобус явахгүй байгаа штэ. Гэт. Тэгээд энэ дээр бол маш олон хүмүүс бас ярилцсан. Энэ бол бас энэ 7 хоногийн бас айгүй хөгжилтэй тийм дүр зургуудын нэг байсан. За ерөнхийдөө бол энэ хүүхдийн асуулт автобусны талаар асуусан асуулт нь ямар утгатай байсан бэ гэхээр хүүхдийн автобуснуудыг одоо энэ хотын одоо хүрэлцээг байгаа зай барьж байгаа нийтийн тээврийн автобуснууд донд одоо бас нэмж оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлж асуусан юм байна. За тэгээд
энээс болоод бол маш их хилцүүлэг өрнөсөн. Энэ одоо хүүхдээ автобус явахгүй мэдэхгүй байгаа мó гэдэргээд маш олон хүмүүс шүүмжлүүлсэн энэ мэдээнээс болоод. За тэгээд бас хотын дарга маань энэ 7 хоногт бол бизнес эрхлэгчтэйгээ бол маш их одоо дэмжих сонирхолтой байсан байгаа. За ингээд худалдаа аж үйлдвэрийн танхим болон бизнес эрхлэгчтэй хийсэн уулзалтын үеэр нэгэн зүйлийг ярьсан байгаа. Тэгээд энийг бүгд үзцгээе. Яг хувийн хвшил маань үнэхээр дотооддоо өөрсдөө нөгөө дэглэмээ сахиад дээрэс нь халдвар хамгаалалт ариутгалынхаа одоо энэ сахилгаатыг өндөржүүлээд ингээд одоо үйл ажиллагаагаа явуулах хаана хариуцлагатайгаар одоо явуулаад олно гэж одоо үзэх юм бол одоо би энэ дээр бол нэг тийм татгалзаадах зүйлгүй. Гол нь нөгөөд нээгээд өгчдөг. Нээгээд өгөнгөт нөгөө дэглэмээ орхиод хүн хоорондынхаа зайнаас эхлээд нөгөө маска зөөхгүй, ариутгалаа хийхгүй, өдөр тутмын ариутгал бас заавал хийх ёстой. Ийм юмнуудаа бас хэдүүлээ бас ярилцаж ойлголцоод ингээд явбал бас боломж бий л гэж би хараад байгаа. Тий, үнэхээр одоо энэ бизнес эрхлэгчд маань маш хэцүү. Одоо жинхэнэ нөгөө нуман тулгууртай байрлал гэдэг шиг маш хэцүү хүнд байдалтай болсон байна. Цалингаа тавьж удахгүй ингээд. За энийг бас хотын дарга маань бас ойлгож байгаад бас маш их баяртай байна. За тэгээд яг энэ ярилцлагын дараачаас Twitter дээр бас бичсэн байгаа энэ Vino Pivийн зөвшөөрөх тал дээр бол ерөнхийдөө бол ярилцж байгаа гэж бичсэн байна. За тэгээд энэ 7 хоногийн төгсгөлөөр ойролцоогоор 30 аж ахуй нэгж байсан баха. 30 төрлийн одоо дугуй засвар гээл те машин засварын газар, ресторан, кафе гэх мэтчлэн энэ газруудыг бас нээх саналаа Улсын онцгой комиссд хүргэсэн байна. Баярлалаа. Сумын газар дарга тий. За яг энэ 7 хоногт байсан энэ ирч хүчээрээ иргэдээ байг сонсдог тий. Таны яг энэ 7 хоногт хамгийн зөв хийсэн зүйл бол иргэдээ сонссон. Бизнес эрхлэгчдээ сонссон, эрдэмтдээ сонссон тий. Яг иргэдийн яг тэр нэг удамжинд байгаа хүмүүс юу гэж бодож байгаа, автобусын дотроо яаж явж байгаа гэдэг талаарх одоо энэ зүйлүүдийг сонссон чи эн чин маш зүг болж шүү сумын газар дарга. Яг энэ ирч хүчээрээ одоо үлдсэн 7 хоногоо одоо өнгөрөөгд яваарай гэж танаас бас хүсмээр байна. Яг энэ ирч хүчээрээ яг энэ арга барилаараа дараагийн 7 хоногуд ажиллаарай. Иргэдээ сонсоорой, иргэдтэйгээ хамт байгаарай, газар дээр буугаарай гэж танаас хүсмээр байна. Тэгээд баярлалаа. Амжилт хүсье. Йоо энэ бичлэг хийнэ гэж ямар хийсэн бэ? Наашаа цаашаа гүйж тонтгонсоор гэхэл орой болчихлоо. Гадаа бүр харахуулч би бүр аль 2-3 цагийн өмнө гоё гэгээтэй байгаад гэсэн тэгээд явчихлаа. За дараагийн мэдээ Батцаандан гишүүн асантай холбоотой мэдээлэл байна. Энэ 7 хоногт нэлээд олон мэдээллийн сайтууд за тэгээд хэд хэдэн телевизээр гарсан байгаа. Батцаандан гишүүн маань Австрал руу одоо элчингийн зөвлөхөөр явахаар болсон байна. Энэ талаарх мэдээллийг үздэцгээе. Улсын хурлын гишүүн асан Батцаандан Австрал улсад суух элчин сайдын зөвлөхөөр томилжээ. Шинэ намын дарга Батцаандан эрх баригч Монгол Ардын намаас шагналаа авлаа. Тэрээр ингэж шагнуулах болсон шалтгаан нь өнгөрсөн парламентэд шудраг гэгдэх нэртэй 5 гишүүний нэг нь болж их хуралд тэмцэл өрнүүлэн улсын хурлын дарга инх болдыг унгаж хөрөлцөхийн засгийн газарт хүч нэмсэн. За үүгээр зогсохгүй сонгуульд шинэ нам ардчсан намын саналыг хувааж ардын намд том тус хүргэсэн гэх нь бий. Түүний намтраас харах юм бол гадаад харилцааны салбарт дипломат албанд ажилласан туршлага алгаа. Монгол улсын улс төрд энтертайнментаараа тэргүүлэгч Батцаандан гишүүн маань Монгол улсаасаа явж Австралид одоо элчин сайдын зөвлөх хийх юм байна. Тэгээд одоо яг юу зөвлөхийг бол би сайн мэдэхгүй байна. Монголд entertainment хийдэг шигээ тэнцээ entertainment хийхийг битээ зөвлөөрөө гэж танаас гуйж байна. Тэгэх юм бол одоо нэг хоёр улсын харилцаа чинь баларна штэ. Батцаандан гишүүнээ. Манай хүн чинь очиод pop-роод entertainment хийгээд нөгөө уул уурхаа компани яриад тэрүүг гүйх үдэ одоо бусдын ч яг өмнөөс нь ингээд улаагаад нөгөө нэг contribution юу эдэр гэж ярьдаг нөгөө хүн шиг нөгөө хил усмасаа ойлголцохгүй тэгээд entertainment хийгээ явчих юм бол өстой баларсан юм болно. За ерөнхийдөө бол улс төрөөс холдож байгаа. За тэгээд ер нь бол улс төрөөс тэтгэврт гарч байгаа хүмүүс ихэнхдээ бол элчин сайдын яамдаар юм уу эсвэл элчин сайдын яамны туслагаар явдаг байгаа. Тэгээд Батцаандан гишүүн маань одоо улс төрөөс энэ Монголын энэ их том далай тэнгис шиг entertainment ертөнцөөсөө ингээд холдож байгаа юм шиг байна. Тэр нь бол бидний хувьд бол маш баяртай. Нэг ч ихсэн pop чинь, нэг ч ихсэн entertainment чинь Монголын улс төрөөс холдчихлоо одоо биднэрт сайн. Тэгээд хүмүүс бол жоохон дургу байх шиг л би бол дотроо баярлж байгаа. Нэгэн ч ихсэн яваад өгөөсэй тий. Хурдхан наадгаа явуул.
Тэгээд Монголын улс төрөөс энэ нэг ч ихсэн энтертейнерыг одоо холбуулж бид нар сайн байна. Тэгээд Батцаандан гişүн очиод энтертейнмент хийгээд юу өөр гойхон байхгүй шүү. За улсын онцгой комиссоос шийдвэр гарсан. Ямар шийдвэр гарсан бэ гэхээр одоо Монголдо гацсан монголчууд буюу Улаанбаатарт түгжигдсэн одоо орон нутагт амьдардаг хүмүүсийг хотоос одоо шинжилгээг аваад гаргах тийм шийдвэр гарсан байгаа. За тэгээд энэ бүтэнсээ өдөр бол бүгднгээс нь шинжилгээ авах цэгүүд дээр одоо дүүрэг дээр тодорхой цэгүүдийг байгуулад тэгээд шинжилгээ авсан байна. За энэ үеэр болсон бичлэгийг бүгдээр үзцгээе. Ёо, юу гэмээр чимдээ манайхаа одоо юу болоод байгаа юм бэ гэж баг 90-ад оны нөгөө махан дээр алдцдаг шиг юм болоод шүү дээ бүр тий. Нэг өөрөө хоёрыг нь олгоцгоо бүр ингээд хоорондоо бие ингээд шүүлснээс ингээд хамаг юмараа холдсон бүр ингээд юу коронавирус цаашаа зүгээр бүр шүлсээр дамждаг өвчин хүртэл халдгаар байна. Агаар туслын битгий хэлтэй. Манайхан тэгээд нэг ингээд юм тэг би яг бодлоо бид нар юу яах чинь 20 хоног карантин хийсэн бол байж байгаа ал махан дээр уучлуулах юм. Байж байгаа ал автобусанд бөөнөр нь шахацлуулах юм. Байжснаа ингээл орон нутаг руу ингээд хаашаа орон нутаг руу нэг коронавирусыг ингээд бөөнд нь тэлгээд явуулах гэж байгаа юм ааш. Саяхан Архангай аймгийн Үлзий цуманд хотоос ирсэн иргэдээс коронавирус илэрсэн ингээд одоо өнгөрсөн хагас өдөр Архангай аймгийн онцгой комиссийн мэдээлэл өгчлээ. Тэгээд одоо тийм асуудал гарсан баг чи ингээд бөөнөр нь бужигнуулаад, хооронд нь зодтолдуулаад, алцуулаад ингээд хотоос ингээд эх орон дээрээ сагн коронавирусыг дэлгэрүүлэх тийм хөдөлгөөнийг улсын онцгой комиссийн одоо хийгээд байгаа юм ааш. Уг нь одоо нийслэлийн ажил арай нэг гайгүй болж ингээд улсын онцгой комиссийн ажил ингээд дахиад одоо ингээд хэцүү болж байна. За тэгээ яг манай улсын онцгой комиссийг яг манай талд байна уу? Мангасын талд байна уу гэдэг нь ерөөсөй ойлгомжгүй байна. Ер нь энэ нөгөө нямхан юм чилсэн шүү дээ. Нөгөө коронавирус чи хүн шиг ухаантай болсон гэд арай манай энэ хэдийг авилгадж өрөөд байгаа юм шүү дээ тий. За огш найз нь коронавирус нэг танахаас нэг хідүү авчмаар байна. Мөнгө өгдөг мөнгөдийг өгье та нар нэг хідэн хүн амтан зохион байгуулалт божигнуулах гэсэн юм уу? Йоо манайх нэг ерөөсөй ойлгохгүй байна. Тэгээд ер нь бол яах гэж карантинлэгдээд байгаагаа ч ерөөс үлдээ ойлгохоо боллоо. Манай одоо энэ төрийн дарга нарын хийж байгаа үйлдэлүүдийн зохион байгуулалт бол нэг иймэрхүү төвшөнд байна. За хоёр дахь нь бас нэг чухал зүйлийг ойлгох хэрэгтэй байна. Тэр нь юу вэ гэхээр бид нар гадаадд гацсан монголчуудыгаа ямар их зовж байсан бэ гэдгийг бол энэчнээс маш сайн ойлгож байгаа. 14 хоног тий 14 хоног Улаанбаатартаа тий эх орондоо карантинлэгдэхэд ингэж айхтар эмх замбраагүй байдал үүсч ингэж хүмүүс туйлдж байна. Гэтэл гадаад монголчууд маань доод нь 3-4 сар тий тэрнээс дэше зарим нь 8 сар 9 сар 10 сар гацж байгаа маш олон монголчууд байна. Сүүлд одоо энэ Германаас маш олоолаа ирэх гээд тэгээд чадсангүй. Тэгэхээр бид нэр энэ гадаад гацсан монголчууд ямар хүнд байдалтай байсныг бол энэчнээс бол ойлгож болох байхаа гэж бодож байна. За тэгээд ерөнхийдөө бол манай төрийн ажил нэг иймэрхүү байдалтай явагдаж байна. Коронавируснуудын хувьд бол маш их гоё амттай өгөөш болох шиг боллоо. Бөөндөө сайхан зодтолцоолоо. За тэгээд цагдаагийн байгууллагын маань ч хөрхий бас сайн одоо яг зохицуулж чадахгүй байх шиг байна. Улсын онцгой комиссийн маань ч яг ийм болно гэж бодоогүй боллоо. За нэг иймэрхүү байдалтай л төрийн ажил явж байна да. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагч бол Bragg гэдэг Америкийн компани Apple Cider Vinegar гэдэг ийм бүтээгдэхүүн байгаа. Энэ бол монголоор бол алюминий цуу гэж орчуулагддаг юм билээ. За тэгээд дархлаагаа дэмжихийн тулд та энийг бол маш бага хэмжээтэй хэрэглэх юм билээ. За ингээд нэг стека усанд бол ойролцоогоор нэг юм шүлний халдварыг хийгээд тэгээд найруулна. За энийг бол насанд хүрээгүй хүүхдэд бол ерөөсөө өгч болохгүй. Зөвхөн насанд хүрсэн хүмүүс 13-аас 14-өөс дээш насны хүмүүст хэрэглэх тийм заалттай юм байлаа. За тэгээд хэрвээ та энэхүү бүтээгдэхүүнүүдийг Монголд одоо
авъя гэж хүсэх юм бол E-Mart оргил худалдааны төв Efes. За тэгээд ер нь том наран гэх мэт энэ том сүлжээ дэлгүүрүүдээр зарж байгаа та Apple Cider Vinegar Mongolia гэдэг пэйж хуудас руу ороод харах юм бол яг энэ алюминий цуг хаана зарж байгаа тэгээд яаж хэрэгэлдэг ямар өвчнөд хэрэгэлдэг талаарх Монгол заавруудыг бас авч болох юм билээ шүү. Тэгээд та Bragg Mongolia гэдэг BRAGG Mongolia гэдэг хайх юм бол гараад ирэх юм бил шүү. За тэгээд амсаж үзье. Нилээн тийм ер нь яг С витамин юм байна. Ер нь бол яг тийм яг С витамин авдагдаж байна. Тэгээд та коронавирус үед дархлаагаа дэмжиж Bragg-ийн Apple Cider Vinegar-тэй хамтаагаараа Америк бүтээгдэхүүн. За ингээд манай өнөөдрийн маань нэвтрүүлэг үүгээр өндөрлж байна. Та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд та бүхэн манай нэвтрүүлэгтээ байн хамт байгаарай. Энэ 7 хоногийн мэдээнүүд маань ингээд өндөрлж байна. Ингээд дараагийн 7 хоногт weekly show-гаар хамтдаа уулзцгаая. Баярлалаа та бүхэндээ.